Журуур компани ерөнхий захирал Мөнгө Цулаадагтай ярилцж байна. Тэгэхээр танд энэ өглөөний өндөр үеийн юмшээ тавтамжлаа. Яг үндсэн салбарын талаар хэллээ л одоо танай салбарыг бол зах зээлийн өнөөгийн хэмжээ өсөлт аваад үзэх юм бол гадна талдаа дарамт байгаа ч гэсэн энэ бол тэр болгон нөлөөлдөггүй юм шиг. Тэгэхээр ер нь бол сүүлийн хэдэн жилд энэ хэрэглэгч талдаа ер нь ямар хөө өөрчлөлт гарч байна. За манайхан ер нь дэлхийн нөгөө хавтгаарч байгаатай холбоотой гадаад дотоодод зорчих тийм ээ ирж очих хүний тоо бас их ихссэн. Тэгээд хэрэглээнд бас манай одоо гурилан бүтээгдэхүүний зах зээл дээр их өөрчлөлт явагдаж байна л да. Тэгэхээр нөгөө талаар бол энэ хүн амын нөгөө гэр бүлийн бүтэц гэсэн өөрчлөж байгаатай холбоотой. Одоо гэр бүл бол дунджаар 3.7 хүнтэй. Тэгэхээр энэ гэр бүлийн гишүүд цөөрж байгаа учраас илүү одоо сэтгэлд нийцсэн одоо хүн хүндээ тохирсон юм бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх энэ чиг хандлага бол явж байна. За зах зээл дээр бол одоо яг тийм олон улсын түвшинд илүү одоо хүм хэрэглэгчд маань одоо бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бол хүсэж одоо тэрэнд ч гэсэн бид нар бас нийцхийн төлөө хичээгээл ажиллаж байгаа. Сүүлийн хэдэн сар одоо чинь шинээр гаднаас маш олон брэндүүд орж ирж байгаа. Энэ маань ер нь өрсөлдөөнийг илүү чангаруулж байна эсвэл одоо ерөнхийдөө салбарын төвшнийг дээш нь чирж байна. Та ер нь юу гэж хардаг? Манай одоо зах зээл дээр бол үнэхээр яг дэлхийн түвшний өрсөлдөөн одоо бодтойгоор бий боллоо. За тэгээд энд бол яг сайн талын хэрэг харах юм бол мэдээж хэрэглэгчдэд сонголтууд бий болж байна. Дахиад дээр нь өрсөлдөөн хэрэг цэвэр өрсөлдөөн өөрөө цэвэр явагдах юм бол бүгдөө одоо өсөж өндөхтэй илүү хөгжих бас их Журуур хэмээн болдог шүү дээ. Тэгээ тэр утгаараа бол бас сайн зүйл гэж бодож байна. Дээрээс нь бас үндэсний үйлдвэрлэгчдийнхаа нөхцөл байдлыг ч гэсэн хэрэглэгчид бас ялгамжааг нь олж харах тийм болцоо бүрдэж байгаа гэж бодож байна. Одоо цаад худалдан авалт цаана одоо ямар агуулгаар хийгдэж байна тийм ээ. Одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тийм шалтгаан байгаа мó. За дээрээс нь манай үйлдвэрлэгч чинь бас дэлхийн түвшинд хүрсэн юм бүтээгдэхүүнүүдийг яг хэрэглэгчдийнхээ орлогот нийцсэн юм бодит өртөгтэйгээр тий бодит үнэтэйгээр санал болгож чаддсан биш үү гэдэг энэ давуу талуудыг ч гэсэн нөгөө талдаа бас олж харах болцоонууд үүссэн гэж бодож байна. Гадны брендуудыг хараад байхлаа нэг талаас бол үнэхээр одоо брендинг маркетинг гэх сайтай юм шиг. Гэхдээ дотоодын одоо Монголын үндэсний брендууд бол бас давуу тал байгаа шүү. Тэр давуу талууд нь яг юу юм бэ? Үнэн эсвэл одоо дотоодын өөрснө гэсэн зүйлж байна. Үндэсний брэндүүдийн хамгийн том давуу тал бол бидний бүтээгдэхүүн ястаа нөгөө цоо шинээрээ яг үйлдвэрээсээ гараад тэгээд хэрэглэгчдэд хүрж байгаа. Энд бол ямар нэгэн байдлаар одоо халуун хүйтэн тээвэрлэгдээд эсвэл одоо хадгалах нөөцлөгч ашигладаг ч юм уу ийм одоо сөрөг нөлөөлөл бол хамаагүй бага үйлдвэрээсээ гаргаад хэрэглэгчдэд хүргэж байгаа. Нөгөөтэйгүр гэвэл үндэсний үйлдвэрлэгч гэдэг маань монголчууд одоо эртнээсээ л ярьж ирсэн шүү дээ. Бид нар ерөөсөө нэг худалдан авахч улс орн болоод нэг 8-аачин худалдаачин орн болоод байна гэд. Тэгвэл энэ дээр маш том одоо хувь нэмрээ оруулж байгаа гэдгээрээ манай одоо журүүрчүүд үндэсний үйлдвэрлэгчдэр нь бол их бахархдаг. За тэгээд энэ хүнсний хангамж аюулгүй байдал гэдэг бол улс орны аюулгүй байдлын баталгааны маш чухал бас нэг хэсэг. Энийг бол одоо Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөг бас олж хараад энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр одоо боловсруулах салбарын хүнсний салбарын одоо үндэсний үйлдвэрлэгчдтэй энэ салбарт ажиллаж байгаа одоо аж ахуйн нэгжүүд илүү одоо урам зориг авч бас илүү хичээж чармааж ажиллаж байна. Тэгээд энэ нь бол одоо дунд хугацаанд болон урт хугацаанд маш их одоо эерэг өөрчлөлтийг авчрах нь бол тодорхой байгаа. Гол нь засгийн бодлого тогтвортой одоо тууштай л явах хэрэгтэй. Яг журуур компаниуд аваад үзэхлээр бол нэлээд олон давуу талтай за компани хэмжээгээр яриад үзэл дээ 1200-аар ажиллагчтай дархан эрдэнэт 10 хэрч авалсан гэдэг 36 салбартай гэдэг нь нэлээд өргөн хэмжээний одоо бүтэж байгаа. Тэгэхээр энэ бүтэц яг Монголын зах зээл дээр журүүрийн өрсөлдөх давуу талыг яаж бий болгож байна гэж хардаг уу? За бид нар бол аль ер нь хэрэглэгчдэд орон нутаг одоо боломжтой бүх хэсгүүдэд одоо хурц ажиллах тэгээд бүтээгдэхүүнээ шинээр нь өдөр бүхэн үйлдвэрлээд ингээд халуун цуухнаасаа гаргаж өгөх энэ дээр одоо бүх технологи үйл ажиллагаа бас чиглүүлж ажилладаг. За бид нар ер нь бол манай компанийн хувьд энэ онд одоо
та бүхэн бас дуулсан болов гэж бодож байна. Ингээд шинэ үйлдвэрийг одоо дөнгөж ашиглалтанд оруулаад 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэгээд энэ үйлдвэр маань өөрөө Европын стандартаар одоо тоноглогдсон хамгийн орчин үеийн бас сүүлийн үеийн шийдэлтэй GMP, GHP гэдэг ингээд хүнсний аюулгүй байдлын стандартуудыг бүрэн хангасан ийм үйлдвэрлэлийн нөхцөлийг бол бүрдүүлсэн. Тэгснээрээ бид одоо хэдхэн хоногийн өмнө FSSC 22000 гэдэг олон улсын стандартыг бол SGS аудитын байгууллагаар бол амжилттай одоо хангаж чадлаа. Тэгээд энэ нь бол юу хэлж байгаа вэ гэхээр одоо бид бол ингээд 27 жил энэ салбарт үйл ажиллагаа явуулсан ч гэсэн бидний одоо үйлдвэрлэл маань яг энэ стандартыг сүүлийн үеийн байдлаар хангах тийм үйлдвэртэй болох боломж бас бүрдэхгүй явсаар байгаа л одоо энэ жил энийг хангаж чадлаа. За тэгэхээр эндээс бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, за дээрэс нь бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх тэгээд одоо эргээд нөгөө хэрэглэгчдэд хүрэх зохимжтой байдал гэдэг маш олон зүйлийг бол энэ хөр шийдэж чадчих байгаа. За дээрэс нь манайх энэ үйлдвэртэй болохоор их олон шинэ технологиудыг бас ашигласан л да. За жишээлбэл манай улс ч одоо эрчим хүчний хомсдолтой байгаа. Хүнсний үйлдвэрийн нэг чухал бас хэрэглээ бол цахилгаан эрчим хүчний хэрэглээ байгаа. Тэгэхээр энэ дээр бас улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулаад жишээ нь шарах шүүгээ гэдэг хамгийн их одоо цахилгаан хэрэглэдэг тоног төхөөрөмжүүдийг бид нар газан байгууламж бүр тусад байгуулад газан одоо шийдлэр бас давхар шийдсэн зарим хэсгээ бол хангаж яана гэсэн үг. За дээрэс нь одоо урьдчилан цэвэрлэх байгууламж гэдэг нөгөө үйлдвэрийнхаа усыг бол цэвэршүүлэхийн байгууламжийг тусдаа барьлаа. Цахилгааны дэд өртөөтэй дахиад дээрэс нь манай одоо үйлдвэрийн агааржуулалт одоо бохирдлыг одоо автоматар хянаж тохируулах юм нэгдсэн одоо удирдлагын систем одоо нэвтрүүлж байна. Одоо энэ ажил манай удахгүй дуусах гэж байна. За тэгээд усыг жишээлбэл уруу осмосын технологи 5 төвшөнд одоо цэвэршүүлэх юм технологи бас суйрлагдсан. Гэснээрээ одоо үйлдвэрлэлийн ус маань хүртэл өөрөө яг үйлдвэрлэлийн стандартад нийцсэн юм цэвэршүүлэгдэж яг боловсрогдсон юм бас бүтээгдэхүүнд маань одоо зурж орж штэ. Тэгэхээр энэ бүхнээрээ л одоо олон улсын стандарт шаардлагыг илүү хангах юм боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээд 5 төвшөнд цэвэршүүлсэн усны одоо хамгийн саарл ус нь бол одоо мод зүлгээ услах одоо ариун цэврийн өрөөнүүдийг татварахт ашиглах, за машин тэргээ угаах гэдэг ингээд бүр ийм төвшөнд нь хүртэл боловсролт хийж байгаа. Нэг талаасаа шинэ үйлдвэр бол яхахгүй том үйл явдал болж байгаа. Тэгэхээр энэ оны үйлдвэр яг хэдийгээр гадна талаасаа олон брэндүүд орж ирж байгаа нэлээд шахацлалдаантай өрсөлдөөнтэй болж байгаа ч гэсэн жүүрүүр компаниуд бол дотоод сая барьсан үйлдвэр маань ашиглалтанд оруулсан үйлдвэр маань олон улсын төвшөнд өрсөлдөхөөс тоглогдож болж эхэлж байгаа гэдэг нэг талаас харуулж байгаа юм. Яг автоматжуулалт хүчин чадал аваад үзвэл ер нь яг энэ үйлдвэрийн өмнөх энэ үйлдвэрийн дараах жүүрүүр хоёр ямар ялгаатай? Манай одоо анх 2006 онд ингээд анхныхаа үйлдвэрийг нэг хуучин объект худалдаж аваад тэгээд тэрийг ингээд бүх засаад ингээд додомдоод одоо өдий хөрсөн 19 жил болсон байна. Тэгээ энэ хугацаанд 9 удаа өргөтгөл хийсэн байдаг. Тэгвэл бид нар ерөөсөө ингэж сэтгэлдээ хүртэл бас тийм сайхан үйлдвэртэй болохыг мөрөөдөж явсаар гал одоо биеллээ. Тэгэд энэ үйлдвэр ашиглалтанд орсноороо хамгийн гол нь бид нар одоо цаашдаа бүтээгдэхүүний нэр төрөл хангамжийг дээшлүүлэх дээр бол маш их өөрчлөлт орно. Тэгээд манай үйлдвэрлэлийн хүчин чадал бол нэг ойролцоогоор 2 дахин нэмэгдэх тийм үндсэн боломж бол бүрдэж байгаа. Одоо нэг зүйлний хүлээр одоо улаан тав хүн чинь зөвхөн нэг хотод буюу одоо нийслэл хот төвлөрөөд байх биш дархан Эрдэнэт аймгийн төвүүд салбарна гэдэг ингээд явахлаар ер нь хамгийн хүнд хэцүү зүйл нь юу байдгийг одоо логистик үүсэл одоо хүүтэн хэлхээний гэдгийг үүслээр ер нь бол хүүтэн хэлхээний яг логистикийн асуудал ер нь бол нэлээд бэрхшээлтэй асуудал байгаад байгаа. Тэгээд одоо энэ бол бас ч гэж сүүлийн үед томоохон компани группүүд бас энэ дээр бол нэлээд хөрөнгө оруулж байна. Тэгээ бид нар одоо хамтран ажиллах, зарим одоо дутагдaltaй хэсэгт нь өөрсдөө ч гэсэн бас хөрөнгө оруулж ажиллах ийм замаар одоо ер нь хамтарсан байдлаар энэ логистикийн асуудлыг ер нь шийдвэрлэнэ гэсэн ийм төлөвлөгөө бодолтой ийм зорилттой л байж байгаа тийм. Орон нутагт бол хамгийн одоо тааламжтай зүйл нь гэхээр хотоос гарч явангууд шинэ бүтээгдэхүүнүүд байхгүй болчдөг шүү дээ. Тэгэхээр тэрийг бас одоо Travelson 10 хэрийн ямар ч байсан мартаад явж байгаа юм шиг энэ зовлон гэдэг. Манайх бол ингээд салбар үйлдвэрүүдтэй байгаа.
Тэгэхээр яг бүтээгдэхүүн яг л Улаанбаатарт ямар хэмжээгээр одоо хэрэглэгчдэд хүрдэг яг л тэр жимаар орон нутагт бас хүрээд явж байгаа. Тэгэхээр бас энэ бол маш их давуу тал олгож байна. Тэгээд ер нь бол манай бараа бүтээгдэхүүн дээр орон нутагт бас хэрэгцээ шаардлага бол нэлээд байгаа. Бид нар одоо өөрсдийнхөө чадал чансаанаас хамаарат энэ хэрэгцээг нь бас төдийлөн хангаж чадахгүй байсныгаа одоо бид бүхэн цаашдаа ингээд төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлээд явнаа. Хоёлаа хамгийн сүүлд нэг зүйлийг хөндөлөө тэрний өгөхлөөр за одоо ингээд гадны олон тоглогч орж ирээд дотоодын зах зээл бол нэг талаасаа өрсөлдөөн ихтэй болж байна. Дотоодод ч гэсэн одоо үндэсний маш олон үйлдвэрлэгчид байгаа. Яг ийм нөхцөлд үндэсний үйлдвэрлэгчид яг ямар хуу тактик, стратегтэй байх ёстой юм шиг. За энд нэгдүгээрт бол мэдээж одоо аж ахуйн нэгжүүд өөрсдөө өрсөлдөх чадвараа сайжруулж өсч хөгжих энэний төлөө одоо чармаалт илүү их гаргах шаардлагатай. Хоёрдугаарт гэвэл яг төр засгийн зүгээс бол энэ үндэснийхээ үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх тэр бодлогыг бол оновчтойгоор боловсруулаад тэгээ түүнийгээ дунд урт хугацаанд тууштайгаар одоо баримтлах нь бол маш чухал. Ер нь бол аль ч улс орны одоо үндэсний үйлдвэрлэгч орон болсон ерөөсөө арга зам нь маш тодорхой шүү дээ. Тэгэл ерөөсөө л эхлээд дотоод өөрийнхөө зах зээл дээр тэр үйлдвэрлэгчтэй дэмждэг. Тэгээ тэрийг урт хугацаанд тууштай энэ бодлогоо хэрэгжүүлдэг, хамгаалж өгдөг тодорхой хугацаанд. За ингээд үнэхээр одоо юу гэдгийг хөлөө олоод цаашаа өсөж хөгжих тэр боломж хүртэл нь ингэж бодлогоор дэмжсэний дараагаар компаниуд өөрсдөө аяндаа дэлхий рүү гардаг. Ерөөсөө л юм зарчим байгаа. Жишээ нь одоо улсынхаа нэр хүндтэй зэрэг бичигдээд явдаг, танигддаг тий одоо томоохон одоо юу гэдгийг Samsung, Toyota гэдэг шиг тийм ээ. Энэ бол одоо шууд л цаана Япон орон дагалдаад шууд явж байгаа шүү дээ автоматар хүмүүс дэлхийн нийтээр бичигдсэн. Энэ шиг ийм одоо компаниудтай ийм болохын тулд нэр бодлого хэрэгтэй. Тэд нар чинь шууд экспортод дэлхийн зах зээл дээр шууд хүч үзэхгүй байгаа шүү дээ. Дандаа эхлээд өөрийнхөө орны зах зээл дээрээ өсч боожж хөгжиж тэр бодлогоор дэмжигдэж тэгээ тууштай тэгээд нөгөө талаасаа хичээж суралцаж олон жилийн турш тууштай явсныхаа үрээр л гадагшаа гардаг. Тэгэхээр яг энэ зарчмыг л илүү ойлгож тууштай бодлоготой байх нь маш их чухал байгаа гэж харж байна. Тэгээд энэ өрсөлдөөн бол нэг талаас бид нарт бол хөгжих дэмжих маш их болцоо. Нөгөө талаас бодлого зөв байхыг бол яг шаардж байгаа. Мэдээж хэрэг одоо манай зах зээл дээр гаднаас орж ирж байгаа одоо франчайз компаниудын хувьд болохоор олон жилийн туршлага, олон улсын хэмжээний туршлага байна те. Хөрөнгө оруулалтын хувьд гээд одоо бас мэдээж биднээс давуу талууд бол маш их байгаа шүү дээ. Гэхдээ одоо хинэн эцсийн эцэст одоо юм хийж үлдэх ёстой юм бэ? Сурах ёстой юм бэ гэдэг дээр л бас их том ялгаа байгаа. Нөгөө талаар гэвэл бид нар монголчуудынхаа хувьд одоо манай компанийн хувьд бол одоо бүх үйл ажиллагаа одоо технологичоос ахуулаад те бүгдөө бол ингээд монголчууд байгаа. Тэгэхээр шинэ үйлдвэр барьж гин, шинэ технологи эзэмшиж гин гэдэг бол монголчууд л чадахчж байгаа асуудал цаана. Тэгэд энэ баялаг, энээс одоо орж байгаа үр ашиг бүгдөө л иргэн Монголдоо л үлдэнэ. Тэгээ бид нар эргээл энэ салбараа хөгжүүлэхийн төлөө энэ хөрөнгө оруулалтуудыг буцаагаал энэ зах зээл дээр л хийн. Түүнээс биш одоо ямар нэгэн хөрөнгө оруулагчид бид нар одоо өрөм дээжээ одоо өргөн барих тийм юм байхгүй. Энэгээр бас маш их ялгаатай гэдгийг бол бас манай хэрэглэгчид ихсэн ойлгодог байхаа л гэж бодож байна. За их баярлалаа. Тэгэхээр Журуур компаниуд бол энэ жил маш том үйлдвэр ашиглалтанд оруулсан байгаа 32 нэмэгдгээс гадна орон нутг руу тэлж байгаа. Тэгэхээр энэ болон бусад сэдвээр бид тус компани ерөнхий захирал та ярилцлаа.